гарчин бичлэгийг л гараад тэр үүсэхгүй шүү. Тийм болохоор яг чамигийн амнаас гарч байгаа үгэнд л итгээрэй. Чамигийн талаар та нар хин нэгнээс сонсож байсан бол тэрэнд нь битгий итгээрэй. Хүн бол үнэхээр муухай. Худалч одоо манай аавыг улсын хурлын гишүүн, чамигийн аавч улсын хурлын гишүүн мэшүүнгээ улсын хурлын гишүүн байхаараа баян байдаг юм уу? Манай аав ерөөсөө улсын хурлын гишүүн биш. Миний аав ээж хоёр хоёулаа одоо та нарын аав ээж гэсэндээ ялгаагүй сард цалин буулаа. Тэгээд цалингаараа амжиргаагаа зээлээ төлнө. Ингээ явдаг байсан миний аав ээж хоёр. Зүгээр сарынхаа цалингаар ингээд амьдраад яг бусад аав ээж нар ямар байдаг, та нарын аав ээж ямар байдаг. Манай аав ээж хоёр яг л тийм. Үнээр муухай болохоор л би энэ талаар өөрөө ярьж ижил хүмүүс миний ярьснаар ингээд бодох хэвээр тэгэхээр хүний ярьсан, хүний худлаа ярьсан юмд хүн битээ итгэхээсээ гэсэн тулдаа би одоо яг өөрөө хамгийн эмзэг сэдвээ ярих гэж байгаа байхгүй. Манай аав ээж хоёр бас тийм залуудаач орохгүй, бас тийм айхтар хөгшөндөөч орохгүй. Гэтэ ингээд нөгөө нэг одоо би одоо 20-тэй байж би одоо бүтэн биеийн шинжилгээ жилдээ нэг өгдөг байхгүй. Яг тэрэн шиг манай аав ээж хоёр ингээд шинжилгээ ингээд өгүүлээдсэн мөх аа маань ингээд бие ингээд онцлогын дараа гадагшаад ингээд тэгэл манай аав хоёр нэрийн хөгшөрж байгаа юм байна да. Тийм болохоор л ингээд шинжилгээ өгж байгаа юм гэсэн манай аав ингээд хор тавдартай болж онцлогдоод ээж маань бол агуу эмэгтэй. Одоо манай ээж гэсэн надад маш их санаа тавьдаг. Та нар миний бичлэгийг үзэх юм бол яг тэр шиг амар их санаа тавьдаг. Аав ээж хоёр маань байж болох бүх зүйлийг хийсэн байхгүй юу? Бүх эмчилгээ, бүх том гэсэн хаалгаа, бүх хамгийн сайн гэсэн эмч бүх зүйлийг ингээ хийсэн. Данч нэг эмчийн буруутай үйлдэл ингээд болсон. Тийм болохоор аман одоо бидний дэргэд байхгүй байгаа. Одоо ингээд аваа гэд дууд хүн байхгүй. Аваа гэд нэг утас руу би залхахад байна уу миний хүү гэд хизээж авахгүй болсон. Аав ээж эсвэл хайртай хүний алдчихсан хүмүүс энийг ойлгоно. Тэгж байгаагүй хүмүүс бол ойлгохгүй. Ээж хоёр одоо аавыг амар санаж байгаа. Тэг манай аав хор тавдар гэдэг өвчнөр онцлогдоод би яг юу нэг хэлэхгүй. Би одоо зүрхэл сэтгэлд ингээд бэнг байж байгаа. Авга маш их санаж байна. Хүн болгоны амьдрал дэшээ доошоо. Би дахиад ярьж чадахгүй юм байна. Одоо миний дэргэд ээж гэдэг хүн л байгаа. Би ээжигээ 100 наслуулна. Би ээжигээ дахиж хизээж эмчийн буруутай үйлдэлээр ээжигээ алдахгүй. Ээж бид хоёр одоо ингээ эрүүл сайхан уртуудаа амьдрын. Одоо ээж бид хоёр ингээ байнгын бүтэн бие шинжилгээнд орж ямар нэгэн биед маань асуудал хүн байж тэ эрүүл байх нь хамгийн жаргал. Тэгээ ээж минь сая гадаад руу 25 сая төгрөгийн бүтэн биеийн шинжилгээнд орсон. Монгол шинжилгээнд оронгууд биш тэ ингээд ив эрүүл гарчна. Тэнгүүд дараа жил очингууд элэг бөөр зүсчм юм буудсан байж тэ зүрхчин юм биш тэ ингээ гараад ирнэ. Тийм болохоор ээж бид хоёр гадагшааж бүтэн биеийн шинжилгээ хийлгэсэн. Би эндээ одоо ээж маань ив эрүүл би ч гэсэндээ ив эрүүл цаашдаа ч гэсэндээ эрүүл байна. Би ээжигээ 100 наслуулна. 100 гаруйч наслуулна. Зүйл ингээл туулаад байсан чи ингээл нөгөө бага өхнөн хүмүүс дадлуулаад хүмүүс дээрлэхүүл ингээ явахыг ямар ч ихэн хүсэхгүй. Тээж маань миний охин наадах юм болжул яадаг юм бэ наад YouTube бэ. Ээж нь чамайг цааш хангалттай тийжээгээ явчих чаднаа. гэж байгаа хгүй. Тэгээ би хүлээж авсан ээжийнхээ үгийг. Гэтэ хамгийн сүүлийн удаа би ингээд та нарт өөрийгөө ойлгуулах юм бичлэг хийж байна. Тэнийг хэрэг та нар хүлээж ойлгож авахгүй бүр ингээд фэйсбүүкээр ингээд дахиад бүр ингээд ирэх юм бол би одоо ингээд тэр шантармаар байна. Миний төсөөлт аавгүй байна гэж бол хизэж байхгүй. Аав ээж хоёулаа байж байх ёстой гэж би боддог. Аваа гэж би дуудаад эргээд харах. Аав байхгүй надад болцсон байгаа. Би өөр ирлэж чадахгүй байхгүй энэ асуудалтай. Удлаа энэ камерлаар алдаа хэртэй шүүжцээж хэлэхгүй би энэ зүрх сэтгэлдээ л хэлнэ. Би тэгэж дүрсэхгүй. Би нэг хэсэг бүр галзуураад бүр ойрлоо. Тэг өрөөндөө ингээ багтарч үйлсээр байгаа. Би бүр татаад
Дээж өрөөнд орж ирээд шууд түргэн дуудаад би имлэгт 14 хоногоос хонсон. Татснаас болоо юунаас бол татсан бүм татгартан тарихтай холбоотой ямар тарихны баах имчилгээ гэсэн. Яамаа намайг ганцааринг маань үлдээгээгүй. Надад миний ээж байна, надад тайртай миний ээж. Миний хоёр ихч хоёулаа ихтэй сургууль төгссөн. Би чинь дээр хоёр ихчтэй. Тэгээ миний хоёр ихчийн одоо нөхөр болж орж ирэхтэй манай гэр бүл бол орж ирэх тэр нөхрийн сонголтын дээр манай аав бол маш хатуу байр суурьтай. Тэгээ цаашдаа миний охтуудыг жаргаж чадах. Одоо би ингээ хүргэн ахнараа харахаар би ингээ хүргэн ах нартаас амар баярлдаг. Миний хажууд бас миний хүргэн ах нар байсан тулдаа би одоо болтол ингээ явж байгаа. Хэд яа маань байхгүй ч гэсэндээ арын маань хамгаалах юм хоёр намайг ингээ хамгаалах юм хоёр ах бэлдэж өгсөн ам. Одоо маш их баярлж байна. Ингээ бодохоор хэцүү байд. Бүр яг миний аав шиг байдаг. Тэгээ миний хоёр ихч бас би үнэхээр хайртай бараг жил ингээл доромжтуулаад жил ингээл хэцүү байдалтай гэвэл одоо үйлхгүй ингээ дандаа үйлсэн бичдэг бол би бол нэг тэгж үйлдэггүй маа. Хаавгаа ярих гал ингээл аавгаа ингээл толгоонд бодгоо ингээ үйлээд бичлэгээд ингээ төр болоод тийм би жоохон тайвширч чаад тэгээд би дахиад ярих юм байна. Тэгээд